811. Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар тоомлон хүргэж байна. Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ энэ сарын 3-наас 8-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсад албан ёсны айлчлал хийж, Бээжин хотноо болж байгаа өвлийн 24-р Олимпийн наадмын нээлтэнд оролцож, бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзсан. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кичянтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын засгийн газрын хоорондын хамтарсан мэдээлэл гаргасан юм а. Талууд хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ. Бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бүр баттгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцсон байна. Өчигдөр хуралдсан засгийн газрын ээлжид хуралдаанд айлчлалын үр дүнгийн талаар холбогдох сайд нар танилцууллаа. Монгол улсын ерөнхий сайдын бүгд найрамдах Хятад ард улсад хийсэн албан ёсны айлчлал богино хугацаанд үр дүнтэй, өгөөжтэй айлчлал болсон гэж дүгнэлээ. Хоёр улсын цаашдын харилцан хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх талаар харилцан ойлголцсон энэ удаагийн мэдээллийг бол Монголын талаас санаачилж гаргасан. За богино хугацаанд Хятадын тал маань энэ хамтарсан мэдээллийг бол агуулгын хувьд нэлээ сайн ингэж тохирч чадсан. За энэ мэдээллийг бол цаашдаа бидний харилцаанд бас нэг чиглэл болгож баримталж явж байгаа. Баримт бичиг гэдгийг бол хоёр талдаа баталсан. Хамтарсан мэдээлэл бид нар бүгд найрамдах Хятад ард улсын дэлхийн нийтийн хөгжлийн санаачлах, бүс ба зам санаачлагыг 14-р 5 жилийн төлөвлөгөөг Монгол улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргээлтийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар ярьж, ялангуяа хамтарч ажиллана гэсэн салбарууд дээр уялдаагаа хангаж илүү үр дүнд хүрнэ гэж тохирсон байгаа. За бүгд найрамд Хятад ард улсаас Бээжин хотод 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 19-ыг зурсан Монгол Хятадын замын үд ирээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол улсын засгийн газар, бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол улсын их хурл бол сойрхон баталсан. Тухайн бид нар батламж ухшгийг нот хүчийн хамт Хятадын талд гардуулсан. За энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох Монголын төлөв процедур дуусныг мэдгцээр энэ хэлэлцээр хэрэгжиж эхлэх боломж нь бүрдэж байгаамаа. Айлчлалын хүрээнд Олимпийн нээлтэд 30 гаруй орны төрийн тэргүүн өндөр дэд хэмжээний зочид оролцсон. За айлчлалын үеэр албаны улсуудтай уулзахын зэрэгцээ Монгол улсын ерөнхий сайд Олимпийн нээлтэнд оролцож, за нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гүтеррештэй бас уулзаж, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон шин сэргээлтийн бодлогод нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсад 2023-аас 27 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөртөө уялдаж байгааг тэмдэглэж цаашдаа бид нар Монгол улс сэргээгт эрчим хүчний найдвартай их үүсвэртэй болох зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх хүрээнд бид тэр бүм үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн үндэсний байгууллагаас дэмжиж хамтарч ажиллах боломжийн талаар бас ярилцсан. Мөн энэ айлчлалын үеэр бас Монгол банкны ерөнхийлөгч айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан. За Хятадын ардын банктай бас дахин уулзалт зохион байгуулж, засгийн газар хооронд байгуулсан сууп хилцлийн гэрээг 3 жилээр сунгах асуудал бас яригдсан. Гадаад харилцааны сайд Бат Цэцэг ярилаа. Монгол улсын ерөнхий сайдын бүгд найрамдах Хятад ард улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хил орчмын ой хэрийн түүмэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээр эколог хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яам, бүгд найрамдах Хятад ард улсын эколог хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол улсын галийн ерөнхий газар, бүгд найрамдах Хятад ард улсын галийн ерөнхий газар хоорондын Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улс руу сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол гарын үсэг зурж, шивээ хүрэн, сэхээ, бичигт зүүн хатавч бомтын төмөр замын хөлийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай нот бичиг солилцжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сангийн сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жавхлан, бүгд найрамдах Хятад ард улсын хөгжил шинжилгээний хорооны дэд дарга Нин Жижөөтэй уулзалт хийж, засгийн газраас дэвшүүлсэн шин сэргээлтийн бодлогын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулсан байна. Тухайлбал Алтан булаг замын үд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, гашуун сухайд ганц мод шивээ хүрэн сэхээ бомтыг төмөр замаар холбох, гашуун сухайд бомтоор одоо гарч байгаа нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжирлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх,
Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг төслийн талаар саналаа солилцжээ. Энэ нь олон жил 10 гаруй жил одоо саатаад байсан, гацаад байсан төмөр замыг харилцан нэвтрэх энэ солилцлын цэгийг тохирох асуудлыг бол эцсийн байдлаар тохирлоо гэсэн үг. Энэ гурван бомбтууд дээр за ялангуяа гашуун сухад ганц модын бомб дээр энэ солилцлын цэгийг ашиглаж харилцсан төмөр замыг нэвтрүүлэх, за ачаа бараа таваарыг шилжүүлэн ачиж буулгах терминалыг аль талдаа барих вэ гэдэг дараагийн шатныхаа ажил руу орцоосоо 2 сарын сүүлээр 3 сарын эхээр товлогдсон байсан дараагийн уулзалтыг бид нар 2 сарын 15 болгож наашлуулж татсан байгаа. Эцсийн байдлаар терминалын аль талдаа барих уу гэдгийг тохирч юм бол цаашаа хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдээд засгийн газрын уралдаан ерөнхий сайд энэ бүтээн байгуулалтын ажлыг энэ жилд шуурхалах ийм бас үүрэг чиглэл өгсөн байгаа. За хятадын талаас бол энийг нэлээд баяртай хүлээж авсан байгаа. За мөн нөгөө талаас маш их хүлээлттэй байгаа. Энэ бол бонд гэдэг бол хоёр улсын эдийн засагт харилцсан ашигтайгаар одоо экспорт импортын бараа материалыг түүхий экспортыг нэвтрүүлэх ийм зүйл учраас заалтаач маш өндөр эдийн засгийн хүлээлттэй эрэлттэй байна. Одоо нэг бүс нэг зам гэдэг бүс нутгийн томоохон ийм бүтээн байгуулалттай холбоотой ийм одоо чухал ачаал бүгдээ хоёр ийм төслөө бид ярьлаа. За энэ нь бол хойд хил урд хилийг холбох буюу замын үд булгийг холбох хурдны автозам болон хос төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг ярьлаа. За энийг мөн л одоо хэтийн талаас нэлээд ачаал бүгд өгж хүлээж авлаа. За болж игэл одоо энэ жилдээ эхлүүлэх ийм шатнууд ярихаар бид хоёр талаас төгссөн байна. За 4-5 дахь асуудал маань бол Улаанбаатар хотын төвжирэлтэй холбоотой. За хоёр том дэд үтсийн асуудал байна. Одоо LRT буюу багант нийтийн тээврийн хэрэгсэл энэ нь 49 км үндсэндээ 50 км хотын дур явах ийм тээврийн хэрэгсэл байна. За хоёрдугаар Улаанбаатар хотын одоо алслагдсан дүүргүүдээр ингээд тойрог зам бүхий 71 км-ийн ийм хурдны тойрог замын ийм бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр бид төлөвлөж байгаагаа танилцууллаа. За энэ дээрс мөн хятадын талаас оролцох арилжааны болон одоо бусад ямар их усүр боломжууд байна гэдгийг ярилцъя гэдгээ санал тавьсан. За хятадын талаас ч мөн одоо энэ хоёр төслийг хоёулангийн нэлээд одоо сонирхож ачаал бүгдлүүлж оролцоно гэдгийг илэрхийлсэн. За мөн одоо дараагийн уулзалт 2 сарын 15-наар агсын төвшөнд одоо мэдээллүүдээ урьдчилан солилцсны үндсэн дээр шийдвэр гаргах төвшөнд ярилцъя гэж ингэж хоёр талаас тохирсон. Сангийн сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жавхлан ярьлаа. Засгийн газрын энэ 7 хоногийн ээлжид хуралдаанаар Монгол-Японы эмнэлгийг анагаахын шинжилх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүллээ. Тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг боловсрол шинжилх ухааны сайд, эрүүл мэндийн сайд нарт даалгасан байна. Мөн хуралдаанаар хөлийн бомбын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл сонсчээ. Монголын цагаан сар Хятадын хаврын баяраар хөлийн бомбыг 3 өдөр хааж, энэ сарын 4-өөс хэвэн ажиллаж эхэлсэн. Замын үед ирээн автозамын бомбтоор энэ сарын 4-өөс 8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татжээ. Түүнчлэн энэ сарын 9-өөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэлсэн байна. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цагаагаар дулаарснаас шатаж уугах эрсдэл үүсэхэр байжээ. Замын үдээс гадна гашуун сухайд, ханги, булган бомбтуудаар экспортын ачаа тээвэрлэлд хэвийн үргэлжилж байна. Засгийн газрын ээлжид хуралдаанд улсын онцгой комисс болон эрүүл мэндийн яам коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар танилцуулсан байна. Халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад 56%. PCR шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30%-аар буурсан байна. Нийт хүн амын 31, зорилттой бүлгийн иргэдийн 52% нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ. Зорилттой бүлгийн дархлаажуулалт 50%-д хүрсэн. Халдвар буурч байгаа тул бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-өөс 100% танхимаар эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Сүүлийн үед хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн талаарх мэдээлэл олон нийтэд хүрч байна. Тиймээс засгийн газар өчигдөр ээлжид хуралдаанаараа хөгжлийн банк, Монгол банк болон хууль хяналтын байгууллагын танилцуулга мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар хөгжлийн банк 3.1 их 80 төгрөгийн зээлийн багцтай, энээс 55% нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд хамрагдах нөхцөл байдалтай байгаамаа. Тус банк 28 зээлдэгчийн 1 их 80 орчим төгрөгийн зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдж байна. Гэхдээ шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдэх
түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хугацаа алдаж байгааг Хөгжлийн банкныхан танилцуулжээ. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Солонгогийн яриаг хүргэе. Чанаргүй зээлтэй холбогдуулаад бас шатараатаа авсан арга хэмжээнүүд бас үр дүнд бол хүрч байна. Засгийн газрын хуралдаанд өгсөн танилцуулгаар бол 1-р сарын 24-ний өдрөөс хойш одоо өнөөдөр хүртэл хугацаанд бас нийт 8.6 тэрбум төгрөгийн бас эргэн төлөлт бол хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд бол 20 зээл буюу нийт одоо 520 тэрбум төгрөгийн зээлийг бол зориултын бусаар бол зарцуулсан бол асуудал байгаа. Энэ зээлийн асуудлыг бол холбогдох одоо хуулийн байгууллагуудтай хамтарч цаашид бас шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн одоо Хөгжлийн банк маань бас огт одоо хян шалгалт байдаггүй, ямар нэг зохицуултгүй бол байгууллага бол биш. Монгол банкнаас бол яг хуулиараа бол хян шалгалт бол явуулдаг. Засгийн газраас ч гэсэн тодорхой хяналтыг бол тавьж ажиллагаа. Хөгжлийн банкнаас бол 1 сарын сүүлээр бол нийт 52 зээлдэгчдийн одоо аж ахуйн нэгжийн мэдээллийг бол авилгатай тэмцэх газар шалгуулгаар шилжүүлсэн байгаа. Авилгатай тэмцэх газраас бол эдгээр одоо аж ахуйн нэгжүүдэд бол шалгалт хийж байгаа нийтлэг үзлэг одоо тодорхой арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хөгжлийн банк манаас яалтчгүй Монгол улсын хөгжил шаардлагатай экспортыг дэмжсэн одоо тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бол зайлшгүй шаардлагатай хэрэгтэй институт байгаа. Тэгэхээр бол бид нар цаашид Хөгжлийн банкныхаа үйл ажиллагааг дэмжиж одоо явна. Чанаргүй зээлийн асуудал хөгдөөд бас олон нийтэд гарч байгаа хардлага сэрдлэг бас юу вэ гэхээр одоо Хөгжлийн банкаар дампууруулах гэж байна. Энэ асуудал ингээ орхигдох гэж байна гэдэг бол асуудлууд гарч байгаа. Тэгэхээр бас засгийн газрын зүгээс бол Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжин чанаргүй зээлийн асуудлууд одоо зээлээ аваад хариуцлагагүй байгаа, зээлийн эргэн төлөхгүй байгаа одоо аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцно. Тэгээд мэдээж зээлийн эргэн төлөлтийг бол хангуулах чиглэлээр бол бүхий л талаар бол анхаарал хандуулж ажиллана. Цаашдаа Хөгжлийн банкны маань үйл ажиллагаа илүү бас өргөжж, үйл ажиллагаагаараа бас Монгол улсын хөгжилд шаардлагатай бол төслүүдийг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Засгийн газрын зүгээс бол Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, эсвэл албан тушаал мэдлээ одоо ашиглаж, эсвэл давуу байдал авч зээл авсан, одоо эсвэл авсан зээлийг зориултын бусаар зарцуулсан одоо зээлдэгч нартай бол хариуцлага тооцох асуудлыг бол холбогдох хуулийн байгууллагуудтай бол хамтарч бол хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулж засгийн газраас бол хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны шаардлагатай бүхий л дэмжлэгийг бас үзүүлж ажиллахыг бол ерөнхийдөө онцолж тэмдэглэсэн. Тэгэхээр цаашдаа бол энэ асуудлаар тодорхой давтамжтайгаар засгийн газрын хуралдаанд мэдээлэл танилцуулга бол хийгдэж явна. Улсын хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай бий даасан хуулийг 2011 онд баталж, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайсан чигүүрхтэй ашигын төлөө төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулсан юм а. Тус банк 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлттэйхэн үйл ажиллагаагаа эхэлж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд хуульд шинжилсэн найруулгаар баталж, бий даасан байдлыг хангах, засаглалыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар тоомлон хүргэлээ. Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч Мөнгөн Туяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Идэр Чулуун, Амар Жаргалан.